бүр ядраад эдний үг бүр зүгээр ийшээ орохгүй дан гэж зөвхөн энэ бүр ядарсан байгаа одоо бошоогоос халуун олон идүүлэн унтуулад дүүгээ. Тэгээд ганцхан зүйл миний бахархлаа төрүүллээ. Тэр юу юм бэ гэхээр бас энэ нөгөө Тесогийн бүтээгдэхүүн, ийм бүтээгдэхүүн ингэж зарах гэж ийм бүтээгдэхүүн гэхэд хүмүүс аюугаа шууд хүлээж авчихна. Бас надад бас имэл зүйл байсан л та. Чанартай ингэж аваад очдог хүмүүс одоо авах юм болов мэдх юм болов бас тийм ээ. Бааз эргэлзээ байсан тий. Тэгвэл бол Тесо компани бүтээгдэхүүн мундаг аль ч хүмүүс хүртсэн. Авалгүй яг авалгүй яг. Тэр гоё таалагдлаа. Тэгээ Тесо компанид нэг юм хэлэхэд манайтай хамтраж ажиллаад маш гоё байлаа. Гоё таатай байна. Баярлалаа. Та нар ч таатай байна. Манай хоёрын олзогч маань мундаг байлаа. Би юунд бас урам өгч амьдрах тэл тийм ээ. Та хоёр сакс шүү. Яа амар гिचим амар ус шүү ёо. Тэгээ маргааш одоо ганцхан зүйл одоо бахан дэлгээс гойж байна. Замын дүгжэл гайгүйгаа сайлг залрыг да. Үтэн сайн уу? Тэг гайгүй. Гайгүй. За. Ажлын эхний өдөр маш их ажлыг амжуулцгаалаа. Борлуулалт хийх нүсэр ажлын дундуур үзэсгэлэн худалдаан дээр ажиллаж Тесо корпорацийн бүтээгдэхүүнийг ч дажгүй сайн сурталчиллаа. Мөн хүйтээс ирэн орсон энэ цаг үед үнэлэхүйц хэмжээний зарим нэгний борлуулалтыг Содон багийнхан хийж, Лавша багийнхан олон дэлгүүрээр орсон хэдий ч цагийг нарийн баримтлан ажилласаа буужээ. Харин нүүрний буянтай Милко багийнхан шингэн бүтээгдэхүүнээ шуудхан тулгаад өгч байгаа харагдсан шүү. Шөнийн тэг цаг 20 минут Содон хороолол. Орооч зассан шинжгүй энэ хэний өрөө вэ? Үдий дунтаагүй хүн баймаргүй юм да. Юу вэ? Содон багийн гишүүн жүжигчин Эрхэн баяр гэртээ байхгүй байх чинь нэвтрүүлгийн дөрмөө зөрчиж гэрээсээ гараад явсан биш вэ? Уг нь маргаашийн ажлаа төлөвлөж унтахаар л ярилцгааж байсан да. Энд ч харин ноцтой асуудал үүслэдэг. Тесо компанитай хийсэн гэрээ 240 цаг реалити шоу нэвтрүүлгийн хатуу дөрмөө мартаагүй л байгаа да. Дүрэн зөрчсөн тохиолдолд анхааруулга шар карт. Гэртээ хоноогүй амьдрах байраа шалтгаангүй орхиж явсан тохиолдолд улаан картаар торгож шууд хасах заалттай. Юу болохыг маргааш харцгаая. Хүү амраа минь унтаж амардгүй мүү? Ажил сонирхол хоёр чинь ядраах үе дээ. Хөл бөмбөг гэхээр ухаанаа алдах шахам үзэх юм аа. Ядарсан ч ганцаараа байсан ч ёстой л хобби мэрэгжил фэн гэд бүгд давхцсан болохоор шимтэн үзэж байна да. Бас болоогүй. Одоо гэртээ байгаа юм чинь гэсэн шиг 240 цаг реалити шоуны өмсгөлөө тайлцгаад дэмждэг клубийнхаа жерсиг өмсөн сууж ах чинь галзуу фанат гэж амрааг л хэлэх бах. Хажууд нь амгаа зурагтны дуу чимээ гэрлийг үл оошин сайхан унтаж байна. Үнэхээр ядарч дээ. Энэ хоёрыг хараач. Өөртөө орц юу болж байна? Бас л хөл бөмбөг. Хүн төрлөختний бий болгосон хамгийн их үзэгчтэй үнэхээр гайхамшигтай агуу спортын фанат байна гэдэг энэ зэргийн ажлын ачааллыг даван туулчгаад цаг үеийн гайхалтай тоглолтуудыг шимтэн үзэх нь илүү кайф бицтэй. Манай Милко багийн гишүүн Адяг хөлбөмбөгийн тухай суурьаас асуугаад яриулаад идэвхтэйгч нь үзэж байна шүү. Бас дундуур нь маазархаа мартахгүй цаадах чинь. За залуусаа тэгсэн ч хэлээ эртхэн унтаж амрах хэрэгтэй шүү. Маргааш нэм гараг амралтын өдөр. Гисэн хідэж оролцогчид маань даалгавар ёсоор борлуулалтанд гарч үдээс хойш өрсөлдөгч багуудтайгаа рингэн дээр хаалцтуулалдана. Маргаашийн шин дугаараар 240 цаг реалити шоу нэвтрүүлэг үзэгч та бүхэнд цочор бэлэг барина. Одоо харин сайхан амраарай баяртай үзэгчтэй. Маш бич машина би барина шүү би барина. Түр гарлаа. Битэр энэ болно л. Үлэмжин чанарт шоу нэвтрүүлгийг яг энэ цаг мөчөөс орхиж одоо хасагдах нэ. ямар юм бэ ой. Хайртай дотны хүндээ тэмдэглэлтэй төрсөн өдрийн баяраар нь Unitel-ийн дугаарыг бэлэглээрэй. 3 өрөө байр, 3 Jeep автомашина хамтд нь хожоорой. Сохо тавилгын их дэлгүүр.